За сайн байна уу. За өнөөдөр дэлхийн шилдэг хүмүүсүүд, элитүүд гэсэн үг. Хагас бүтэн сайн өдрөө яаж өнгөрөөдөг юм бэ гэсэн номын талаар ярив. За энэ номыг бол Кошикава Шинжи-сан 2024 оны 11 сард бичсэн ангид бестселлер болж байгаа. Ийм ном баг юм. Кошикава-сан бол өөрөө Америкийн нэгдсэн улсад Microsoft-д ажиллаж байсан. Тийм учраас дэлхийн элитүүд шилдэг хүмүүсүүдийн амьдралын хэв маягийг тодорхой хэмжээнд ойлгодог болсон. За энэ дээр нь тулгуурлаад 8 жилийн турш судалгаа хийж энэ номыг бичиж гаргасан байна. Тийм учраас өнөөдөр нэгдүгüүрд энэ элитүүд шилдэг хүмүүс хагас бүтэн сайн өдөр жохом юу хийдэг. За хоёрдугаар асуудал бол энэ ном дээр байхгүй ч 7 хоногийн аль өдөр нь хамгийн үр бүтээлтэй, аль өдөр нь хамгийн үр бүтээлгүй байдаг. За энэ талаар бас товчхон ярина. Ажлын үр дүн гарах. Тэгээд амьдрал аж жаргалтай байна уугүй юу? Энэ асуудлыг шийдэх зангалга нь бол хагас бүтэн сайн өдөр яаж өнгөрөөж ийнэ гэдэгтэй холбоотой. Тийм учраас хагас бүтэн сайн өдөр хийж болох ажил, хийж болохгүй ажил гэж байна. За энийг бас хэлнэ. За эхлээд энэ үндсэл хэлэх шаардлага. Сүүлийн жилүүдэд ажиллах чага ер нь богиносж байгаа. Урд нь хагас сайн өдөр хүртэл ажилладаг байсан. Ганчин бүтэн сайн өдөр амардаг байсан. Сүүлдээ хагас өдөр ажилладаг болсон учраас хагас сайн өдөр гэд нэрлэдэг байсан. За дараа нь ултай жирэг хагас сайн өдөр гэсэн бүтэн амардаг болчихсон. 7 хоногод 5 өдөр ажилладаг болсон. За одоо сүүлийн үед ер нь 4 өдөр ажилласан чи яадаг юм бэ гэсэн ийм хандлага бий болж байгаа. Зарим албан байгууллага, зарим улс оронд 4 өдөр ажиллаж байгаа. За одоо бүр ерөөсөө ажил руугаа яваад хэрэг байхгүй, гэрээсээ ажиллах, интернетээр ийм байдлаар хүртэл шилжиж байгаа юм. Тэгэхээр ямар асуудал үүссэн бэ гэдэг зэрэг яавал энэ богинохон цаг хугацаанд үр дүнтэй ажиллах вэ? Ажлын бүтэмжийг дээшлүүлэх вэ? За энэний төлөө болтой зэрэг амралтын өдрүүдийн чанарыг сайжруулах ийм шаардлага гарч ирсэн байна. Амралтын өдрүүдээр сайн амарсан, хүч энерги сэлвсэн ийм нөхцөлд ажлын үр дүн сайжирдаг юм байна гэдгийг ойлгосон байна. Гэтэл Японд ямар байна вэ? Тэгж чадахгүй байна гэдэг юм л да. Чааган нарахгүй ажилдаг, олон чагаар ажилдаг. Амралтын өдрүүдээр ч гэсэн ажиллаж яадаг. За энэ нь гэдэргэн сөрөг нөлөөнд хүрээд ажлын үр дүн гарч ирэхгүй байна. Ийм байдал үүссэн гэж энэ жоохож хэлж байгаа юм. Жишээлх юм хийгсэн судалгаа байна. 21% хүмүүс амралтын өдрүүдээр өөрийнхөө бие сэтгэлийг эрчим энерги сэргээж чаддаг гэж хариулсан байхад үлдсэн 78% нь ажлын ядараагаа сэргээж чадахгүй байна. Байнгын ядаргаатай байна гэсэн ийм судалгаа байна. За энэ алтан харж 21%, бараг 22% орчим нь ажил амралтанд тохируулж чаддаг, ядараагаа тайлж дийлдэг, шилдэг хүмүүс байх нь байна шүү дээ. Гэтэл дийлэнх 78% тэгж чадахгүй байгаа. За энийг бас урд нь ярьж өнгөрсөн энэ 78-22-ын харьцаа гэж байдаг гэж. Тэгэхээр тэр 22% жохом яаж энэ алжаал ядраагаан тайлдаг, эсвэл ерөөсөө ядардаггүй, эрч хүчтэй ажиллаж чаддаг юм. За энэний нууч тайлдаг гэсэн. За энэ 78% нь яаж ийнө? Хагас бүтэн сайн өдөр амралтаараа юу хийж ийнө? Энэ талаар бас хийгдсэн судалгаа байна. 41% нь нийгмийн сүлжээгээр хэсэд өнгөрөөж ийнэ гэж байгаа юм. Бүхэл бүтэн 2 өдрийг. За энэ улам илүү стресст оруулна. Улам илүү ядраанд оруулж байгаа. За 31% нь телевизэр үздэг ч юм уу, кино үздэг ч юм уу. За энэ нь хуучин уламжлалт маягийн дэлгэшний амьдрал. За 25% нь ерөөсөө юу ч хийхгүй байгаа гэж. Ямар төлөвсөн юм байхгүй. Нийгмийн сүлжээч нэг ихсэд байхгүй, телевиз нэг үзэхгүй. Онжсэн юм байхгүй, гэрдээ унтаад гівтээд залхуураа суусаар байгаад. Өөрөөр хэлэх юм залхуураа сууж байгаа юм гэсэн. Хагас бүтэн сайн өдөр гэрийн ажил хийдэг бас тийм биш юм шиг байна. Ерөөсөө 14% гэрийн ажил хийдэг гэсэн ийм хариулт гарч ирсэн байгаа. За дийлэн хүмүүсийн хувьд сүүлийн үед хоол хийх юм байсан. Чахаалгаар гэртээ хөргүүлж ирж хоололдог. За ийм гэр бүл үүснэ гэсэн байгаа. Ийм учраас яах вэ гэж хэрэг. Ажлын ядараагаа тайлж чадахгүй. Харин ч дээр нь стресс, хөдөлгөөний тусгал нэмэгдэж байна. Гэтэл байна шүү дээ. Энэ дэлхийн шилдэг элитүүд өөр гэж байгаа юм. Юу нь өөр вэ гэж хэрэг. Хагас бүтэн сайн өдрийг 2 хувааж үздэг. Бям гараг мям гараг гэж. Бид нар
Хувааж ирсэн ойлгох байхгүй. Бүхэлд нь хагас сая өдөр, бүтэн сая өдөр, 2 өдөр амарчна гэж боддог. Гэтэл энэ шилдэг хүмүүс болвол 2 хувааж үжидэг юм. Тэгээ хийх зүйлүүд нь өөр. За хагас сайн өдөр нь юу хийдэг вэ гэдэг жирэг гадуур хөдөлгөөн юм. Гэртэн байдаг. Бүтэн сайн өдөр нь бол ихэвчлэн гэртэн байна. Эсвэл second place гэж хоёр дахь оргонох гэж байна. За яагаад хагас сайн өдөр гадуур байдаг вэ гэдэг жирэг. Энэ ажлын алжааллыг тайлах хамгийн сайн хэлбэр нь бол байгаль. Тийм учраас хагас сайн өдөр бол ихэвчлэн байгаль зугаалах, уулан тавирдаг ч юм уу, усан сэлдэг ч юм уу, байгалийн өжимчтэй газар дээр аялдаг ч юм уу, цэцэрлэг түрээлэнгээр алхах ч юм уу. Тэгээд янз бүрийн спорт биеийн тамираар хичээлдэг, гоолор тоглодог ч юм уу. Тэгээд гадуур найз нөхдөдтэйг, гэр бүлтэйг зугаалдаг ч юм уу, уулзалт зохион байгуулдаг ч юм уу. Ийм байдлаар гэрээс гадуур өнгөрдөг байна. Гэртэн байх юм бол бас янз бүрийн бохомдол үүсэх асуудал байна. Явж хамгийн сүүлд нийгмийн сүлжээр ороод шөнө орой хүртэл суудаг ч юм уу. Ийм асуудал үүснэ. За, бүтэн сайн өдөр нь юу хийдэг вэ? Бүтэн сайн өдөр хийх ажил бас тогтоогдчихсон. Бүтэн сайн өдөр болвол жинхэнэсээ амарна. Хэрвээ бүтэн сайн өдөр гэрээс гадуур аялал жугаалах ч юм уу, спорт, биеийн тамирын ажиллагаанд ч юм уу оролцох юм бол яах вэ? Ядраа тайлхдаггүй. Нэг дэх өдөр ядарсан байдалтай ажил дээр очино. Бүтэн сайн өдөр оройтод ирдэг ч юм уу. Хитрхээ ядарч тойлснаас болоод дараагийн өдрийн ажлын эрч хүч буурна. Тэгэхээр энийг бас энэ эдитүүд тоогшоолдог байх нь шүү дээ. Тэгэхээр бүтэн сайн өдөр болвол гэртээ амар. Гэр бүлтэйгээ өнгөр. Эсвэл ном уншина. Эсвэл өөрийн дуртай зүйлүүдээ хийнэ. Хобби, дор сонирхолтой юу гэдэг. Ингээд эрт унтаж амар. За бас бүтэн сайн өдөр хамгийн чухал хийх зүйл нь юу гэхтэй жирэг. Дараа 7 хоногийнхаа ажлыг төлөвлөсөн байна. Энэ төлөвлөгөөг гаргадаг. Дийлэнх ердийн хүмүүс бол яах вэ гэдэг жирэг. Нэгдэх өдөр 7 хоногийнхаа төлөвлөгөөг гаргаж идэг. Тэгэхээр энэ бол нэг өдөр алдаж байгаа юм. Нэгдэх өдөр ажлын төлөвлөгөө гаргах юм бол ажил 2 дахь өдрөөс эхэлнэ шүү дээ. За энийг дараагийн хэсгээр ярина. За ийм байдлаар энэ элитүүд болвол элит гэдэг нь бол энэ дэлхийг маллайлж байгаа хамгийн шилдэг шилмэл хүмүүс хэлж байгаа юм. За энэ хүмүүс болвол хагас бүтэн сайн өдрийг болвол амарсан шиг амарна. Ажлыг болвол ирсэн гэр бүлдээ авчрахгүй. Ажлыг зөвхөн ажлынхаа чагаар хийж тусдаг. Ажил хийж чадахгүй хүмүүсүүд яах вэ? Хагас бүтэн сайн өдрөөр хийдэг. Тэрийг дуусгадаг. Нэгдэх өдөр авчирчна гэдэг. Гэтэл жинхэнэ ажил хэрэгч, ажиллах чадвартай, ажлын бүтэмж өндөр хүмүүс болвол ажлынхаа 5 өдөр л тогтсон жагтаа ажиллаа дуусгадаг. Ийм учраас амралтын өдөр бүтэн амарч чаддаг. Энэ бүтэн амарх нь болохтой жирэг бие сэтгэлээ сэргээж чадах учраас ажлын 5 өдөр илүү үр дүнтэй ажилладаг. За энэ нь хамгийн чухал. За энэ дээр үндэслээд нэмээд хэлэхэд энэ элитүүд хагас бүтэн сайн өдөр хийх ажил болоод хийж болохгүй ажил гэж байна. Хийж болох ажил нь болвол 5 байгаа юм. За энэних нь нэгдүгээр нь бол бие сэтгэлээ амрах. За сая хэлсэн байгаал жугаална гэдэг ч юм уу. Эсвэл юугаа ч юм уу, бясалгал хийдэг ч юм уу. За хоёр дугаар нь болвол оюунаа чинэглэн. За оюунаа чинэглэх ажил нь юу гэхтэй жирэг. Ном уншдаг ч юм уу. Ном уншина гэдэг болвол оюуны хамгийн том амралт. Тэгээд сэтгэл санаа сэргэх эрч хүчтэй болоход бол туслана. Амралтын өдрүүдээр уран зохиолын ном ч юм уу, эсвэл өөрийгөө хөгжүүлэх, бие хүний хөгжлийн тухай номууд. Ийм төрлийн номууд унших юм бол хүн эрчим нэртэй болно. Асуудлын олон өнчгөөс нь хардаг. Сэтгэн бодох чадвар сайжирна. Эсвэл энэ номон дээр бичснээр болвол шинэ зүйлд хүч сорно. Хийж үжээгүй зүйлүүдээ хийж үжих. Жишээлбэл дугай ундах ч юм уу, мотоциклаар аялдах ч юм уу. За хийж болох 5 ажлын 3 дугаар нь юу гэхтэй жирэг. Гэр бүл найз нөхдөдтэйгээ цагаан өнгөрөх. За энэ болвол амралт бол. Хамт хооллох ч юм уу, аялдах ч юм уу. Хүмүүс ямар үед хамгийн аж жаргалтай сайн сайхан байх вэ гэхтэй жирэг. Хүмүүстэй харилцах үед гэж байгаа юм. Гэхдээ эерэг хүмүүстэй. Сөрөг хүмүүстэй хамт байх юм бол стресс орно. За 4 дугаард нь болвол дотоод эргэцүүлэл. Дотоод эргэцүүлэл гэж юу гэхтэй жирэг. Өөртөө дүгнэлт хийн. Тэгээд тэмдэглэл хөтлөнө. Тэгээд ирээдүйнхээ төлөвийг гаргана. За энийг болвол журналинг гэж байгаа юм. Журнал бичнэ гэсэн. Амьдрал болвол ерөөсөн бид нарын төлөвснөө дагууд явж байгаа. Тийм учраас төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Яг тэр төлөвснөр амьдрал өрнөнө. За 5 дугаард нь болвол өөрийн хобби, сонирхолтой зүйл хийж болно. Урлагийн сонирхолтой хүмүүс байна. Спортын сонирхолтой хүмүүс байна. Уншиж бичих сонирхолтой хүмүүс байна. Гар урлал хийдэг хүмүүс байна. За энэ болвол амралт болно.
өөртөө өгчгөө хамгийн гайхамшигтай чаг ухаж байгаа. Хийж болохгүй 4 ажил байна. За энэ бол дэлгэч, дижитал, нийгмийн сүлжиг хэлж байна. За хагас бүтэн сайн өдөр боллоо гэдэг юм уу? Өдөр ажил тараад орой гэртээ хараад ирлээ гэдэл нийгмийн сүлжээ ухаас авах юм бол эрүүл мэндэд сэтгэл санаанд сөрөг нөлөөтэй. Энийг бол бүгд ярьж байгаа. Тэгэхээр энэ жоохч болвол зориуд одоо энэ гар утас ашигладгүй чагийг гаргах хэрэгтэй гэж байгаа. За энэ бас чухал. Жишээлх юм бол хоол хийнэ гэдэг юм уу? Саунд суунэ гэдэг юм уу? Эсвэл ерөөсөө одоо гар утасныхаа чингийг салгах. За хоёрдугаар нь бол гитрхээ идвэхгүй байдал гаргаж болохгүй. Ямар ч зориггүй. Зүгээр л одоо жургт үжээд ч юм уу? Эсвэл орон дээрээ хөвтөд ч юм уу? Ийм байдлаар жалхуурын байдалтай байж болохгүй. Энэ бол бие сэтгэл хамгийн орд. Ямар ч хөгжил төвчдийг авчрахгүй. За 3 дугаард нь хийж болохгүй зүйл нь юу гэхтэй зэрэг ажлын стрессийг үргэлжлүүлэхгүй гэж. Өөрөөр хэлэх юм бол хийж дуусаагүй ажлуудыг амралтын өдрүүдээр хийхгүй байна гэсэн. Тийм журшилтай болж болохгүй. Ажил бол ажил, амралт бол амралт. За 4-р нь бол харамсах, өнгөрсөндөө гацх. Өнгөрсөн бол өнгөрсөн, тэрэнд харамсаад байх юм байхгүй. Амралтын өдрүүдээр байнга одоо харамсаа сууж идэг. Өнгөрснөө эргчүүлээд бодож идэг. Өнгөрснөхийн зургуудыг гаргаа үжиж идэг. Тэр амьдралсаа гарч чадахгүй байдаг. За энэ бол ирээдүгээ хааж байгаа юм. Яг өнөөдрийн ад жаргал сайн сайхан зүйлийг олж харахгүй байна. Ийм сэтгэл жүжигдэл. За ийм 4 зүйлийг хийж болох. За энэ дээр нэмээд бол чохоогч second place гэсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ юу вэ гэхтэй зэрэг 2 дахь орнох гэж ирсэн. Гэр бүлийн орчин таагүй байж магадгүй. Тэгэх юм бол очоод суудаг. Жишээлх юм бол миний хувьд бол номын санд байнга суудаг. Тэр насаараа сууж 2 дахь гэр ор. Гэрийн орчин ичнэн 5 тухтай ч гэсэн гэр бол гэр. Заавал гэр бүлийн хүмүүстэй харилцах хэвээр байнга одоо идэж ууж явах хэвээр. Янз бүрийн гэр орны ажлууд гарч ирж байдаг. Анхаарал сарнж байдаг. Тийм учраас 100% номын сан сууж байгаа. Номын санд бол анхаарал дээд хэмжээгээр төвлөрнө. Нэг үдээс хойшоо 4-5 чаг суухад нэг л удаа босоод ариун чөөр рүү явж байгаа. Тэрнээс бос 100% анхаарлаа төвлөрөөд ном дээр сууж байгаа. Тийм гайхамшигтай газар. Тэгэхээр жирийн ердийн хүмүүс номын санд сууддаг жирийн хүмүүс болоод бас өөрийн гэсэн ажлын өрөөтэй ч юм уу, хоббийн дур сонирхлын өрөөтэй ч юм уу. Эсвэл гараад ямар нэгэн клубд хичээлдэг ч юм уу. Дугайлан секст явдаг ч юм. Ийм байдлаар орнох гэж хэрэгтэй. Тэр оргонох гажир гэж нэрлээд байж байгаа. Энэ орчин болвол өөрийн чинь өдөр тутмын орчингоос салгадаг. Тэнд очоод релакс хийдэг. Тайвшрал олж чаддаг. Сэтгэл харамж бий болгодог. Ийм гажир байх бас их чухал. За энэ болвол энэ номын гол санаа юм. Энэ дээр бас нэг зүйл байгаа. Энэ номоос олж мэдсэн хамгийн чухал бас нэг зүйл нь юу гэхтэй зэрэг. Хагас бүтэн сайн өдрийг яаж өнгөрөөхөө заавал төлөвлөхгүй болохгүй. Тухайн өдөр нь болчихоо өнөөдөр юу хийдэг вүлээ гэж. Тэгж асуух юм бол буруутнаад байгаа юм. Тэгэхээр хэзээ яаж төлөвлөх үү гэдэг зэрэг 5 дахь өдрийн үдээс хойшоо төлөвлөгөө гаргах. Маргааш хагасанд юу хийх вэ? Өдөр юу хийх вэ? За, элитүүд шилдэг хүмүүс ийм байдаг гэдэг. 5 дахь өдрийн үдээс хойшигтэй зэрэгэл гэр бүлтэйгээ ч юм уу найз нөхдөдтэйгээ яриад хагас бүтэн өдрийг төлөвлөгөөг гаргачихсан байна. Яг саяын хэлсэн шиг хагасын өдөр нь бол гэрийн гадуур, бүтэн өдөр нь бол гэр дотроо ч юм уу. Ойр жур ч юм уу. Ийм төлөвлөгөө заавал баасан гаргын үдээс хойш гаргадаг байна. За энийг хижээш мартаж болохгүй. За одоо залхаад ажлын 5 өдрийг хэрхэн өнгөрөх вэ? Аль өдөр нь хамгийн үр бүтээлтэй, аль өдөр нь хамгийн үр бүтээл муутай талаар яриа. За энэ болвол энэ номон дээр байгаа зүйл биш. Маш олон цорволжуудыг уншиж судлаад ойлгосон зүйл. За дүгнэлтээс нь эхлээд хэлэх юм болвол ажлын хамгийн өндөр үр дүнтэй өдөр болвол мягмар гарга. 2 дахь өдөр. Манай монголчууд болвол 2 дахь өдрийн мягмар гаргыг тааруухан гэж үздэг. Тиймэрхүү ойлголт байдаг юм шиг байгаа юм. Эргэн тойрныг хараад байхдаа жирэг 2 дахь өдөр ямар нэг юм хийн эхлүүлнэ гэдэг ч юм уу. Томоохон үйл ажиллагаа өрнүүлнэ гэх юм болвол энэ мягмар байна. Хийсэн хэрэггүй гэж тааруухан өдөр гэж ярьдаг. Тэгэхээр ийм ойлголт байдаг юм байна. За энэ болвол үнэндээ байна шүү дээ. Маш том алдаа. Маш их сөрөг дагавартай. Энэ судалгаагаар ажлын үр бүтэмж хамгийн өндөр байдаг 7 хоногийн хамгийн чухал өдөр болвол 2 дахь өдөр гэдэг юм л да. Тэгээ энийг болвол бүр 1.8 сая ажлын даалгаврыг шалгаж үжээд тогтоогдсон гэдэг. Энэ 7 хоногийн
ажлын бүр 31% нь зөвхөн одоо мягмар гаргад гүйцэтгэжсэн гэдэг. 7 хоногийн ажлын 31% гэдэг байхгүй. 3-1 нь ганцхан өдөр биелдэг. Тэр гайхамшигтай өдөр нь бол 2 дахь өдөр. Энийг мартахгүй санах хэрэгтэй. За хамгийн таарахын өдрийн нэг нь болвол нэгдэх өдөр. Нэгдэх өдөр болвол хамгийн таарах өдөр биш гэсэн ч гэсэн 2 дахь өдөртэй харьцуулах юм бол онцгой муу байдаг өдөр. Яагаад үхтэй жирэг нэгдэх өдрийн Monday Blues гэсэн үг байгаа. Энэ Monday Blues бол юу гэхтэй жирэг нэгдэх өдрийн царай алдал сэтгэл санааны уналт гэсэн үг. Blues гэдэг нь юу гэхтэй жирэг царай хохирхийг хэлж байгаа. Англи хэлэнд үргэлж хэрэгэлдэг Blues чарайсан гэж. Чарай алдсан. Сэтгэлийн уналттай байдаг. Яагаад гэвэл нөгөө саяын дэлхийн шилдэг хүмүүсүүдийн хагас бутан сайн өдрийн өнгөрөөж байгаа тэр амьдралын гурмаар явж чадаагүй холбогдолтой. Хагас бутан сайн өдөр хүн амрах хэвээр. Гэтэл амарч чадаагүй. Стресс нь хэвээр бүр илүү нэмэгдсэн байх тохиолдолтой. Эсвэл цагаан жогшуулж чадаагүй. Хагас бутан сайн өдөр гэтэрхээ орой унтсан. Дараа нь нэг төглөө эртэ босч чаддаггүй. Янз бүрийн хүчин зүйлүүд нөлөөлж байгаа юм. Тэгэхээр энэ номон дээр зөвлснөр болвол хагас бутан сайн өдөр байсан ч гэсэн яг догтсон жагтаа унтдаг, догтсон жагтаа босдог байх. За ийм байх тохиолдолд энэ Monday Blues үүсэхгүй. Амарч хаад тэгээд дараа нь ядарч хаад өглөө ажил дээр ирэхдээ жирэг урам зориг байдаг. Эрч хүчрэг байдаг. Зарим нь одоо бүр шаардсан чиртээ ирж идэг. Ийм байдлаар ажил явахгүй. Тийм учраас нэгдэх өдөр болвол ажлын үр дүн таархан гэж үздэг. Тэгээд сая бас ярсан төлөвлөгөөгийг болвол бүтэн сайн өдөр гаргана гэдэг. Энэ нь учир нь энд байгаа юм. Гэтэл дийлэн хүмүүс болвол нэгдэх өдөр ирчихэд төлөвлөгөө гаргаж идэг. Энэ ч оройчсон гэсэн үг. Гэсэн ч гэсэн нэгдэх өдөр бол нэгдэх өдөр ажлын эхний өдөр учраас ямар ч байсан бас хүчээрч болтугай ажил явдгаараа явна. Тэгээд жив жинхнээс ажил эрчиг хүчтэй үр дүнтэй байдаг нь болвол 2 дахь өдөр. Сая хэлсэн 2 дахь өдөр бол гайхамшигтай. Тийм учраас мягмард болвол юу хүссэн тэрийг хийж их хэрэгтэй. Тэр ямар нэгэн одоо муу ёрын үүднээс сүсэг бишрэлийн үүднээс энэ 2 дахь өдөр ямар нэг юм хийж болохгүй гэж болохгүй. Тэр 2 дахь өдөр бол 7 хоногийн алтан цаг. 7 хоногийн ч ажлын 31% нь биелдэг юм гайхамшигтай өдөр. За одоо дараа нь болтой жирэг лавг гараа 3 дахь өдөр. За 3 дахь өдөр бол боломж. Ажлын үр дүн бол томд жирэг. Ягаад гэвэл 2 дахь өдөр хийж эхлүүлсэн эрчиг хүчтэй байсан ажил болвол 3 дахь өдөр бас үргэлжлэнэ. 2 дахь өдөр шиг төдийл үр дүн бах учраас боломж дунд жиргэн. Тэр эрчим энерги хадгалсан өдөр. За тэгжэтэр чинь 4 дахь өдөр болно. Пүрв. За энэ өдрөөс эхлээд ажлын эрчиг хүч буурж эхэлнэ. 7 хоногийн дунд өнгөрчлөө шүү дээ. 4 дахь өдөр ихтэй жиргэл хүмүүс ажил бодгосоо илүү амралтын өдрөө бодоод эхэлж байдаг. За ийм сэтгэл жүжигдэл байдаг шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Ажил олгогчийн зүгээс ч юм уу эсвэл одоо бид өөрсдөө удирдах зохион байгуулж байгаа хүмүүс 4 дахь өдөр устдаа жиргэн жаахан тиймэрхүү болно шүү гэдэг. Тийм учраас тэгж болохгүй гэдэг өөртөө хэлэх нь байна шүү дээ. Арай амралт бодоод хэлчихсэн юм биш үү дээ. Эрч хүчтэй ажиллах хэрэгтэй шүү гэсэн сануулгыг өөртөө өгчих хэрэгтэй. За ингээд дараа нь устдаа жирэг баасан болон 5 дахь өдөр. За энэ бол одоо 7 хоногийн хамгийн таарах өдөр. Friday effect гэсэн үг байдаг. Баасан гаргийн нөлөөлөл гэж. Стресс ихтэй. 7 хоногийн турш ажилдаа стресссэн. Тэгээд ажлын бутамж хамгийн доор байна. Өглөө нь бол хамаас уулчийн өдөр учраас үр дүнтэй өнгөрөхгүй болохгүй гэд эрч хүчтэй байдаг гэж байгаа юм. Гэтэл одоо өдөр дундаас эхлээд л 7 хоногийн сүүлчийн weekend-ийн мод руу ороод эхлэх гэдэг юм. 7 хоногийн сүүлчийн амралтын гурам руу орж эхэлдэг. За энийг бид нар одоо өөрчлөлтийг өөрчилж чадахгүй. Хүний сэтгэлийн асуудал шүү дээ. Маргааш хагас сайн боллоо, бүтэн сайн болноо гэдэл санаа сэтгэл ажил руу биш, амралт руу шилжиж эхэлж байдаг. Энийг ойлгох хэрэгтэй хамгийн чухал. Тийм учраас баасан гаргийн өдөөс хойш нийх найдвар таваа хэрэг байхгүй. За сая хэлсэн энэ элитүүд шилдэг хүмүүс болвол баасан гаргийн өдөөс хойш 5 дахь өдрийн өдийн хойно хагас бутан сайн өдрийн төлөвлөгөөг гаргадаг гэж. Энэ их чухал. Ингээд хагас бутан сайн өдрөнд төлөвлөгөө гаргаад тэгээд тэр төлөвлөгөөнийхөө дагуу сайхан амрах хэрэгтэй. За одоо залгаад тэгвэл сараар нь авч үж. Энэ бас их чухал. Ганцхан 7 хоног биш. Ажлын үр дүнгийг болвол сар бас нөлөөлнө. Сар болгоно эхнээ 1-2-7 хоног болвол ажлын үр дүн өндөр. Энэ талаар бас судалгаанууд байдаг. Fresh start effect гэж. Шинэ сарын нөлөөлөл гэж.
За одоо бол ингээд 9 сар болох гэж байна. Тэгэхээр 9 сарын эхний 1 2 7 хоног бол хүмүүс эрч хүчтэй байх нь байна шүү дээ. Ер нь сар болгон тийм төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөө бол сарын эхний 1 2 7 хоног бол эрч хүчтэй байдаг. За сарын дундуур 2-оос 3 дахь 7 хоног болвол ерөнхийдөө энерги дунджиргийн төвшөнтэй бүтэмж бол тодортой байдаг. За сарын сүүл 4 дахь 7 хоног болвол ядраа нэмэгддэг, амралтыг хүсдэг, бүтэмж муутай 7 хоног гэсэн. Бүр санхүүгийн ховд бол бүр илэрхэ мөнгөний дарамттай болдог. Чалан дууссан байна. Чалан буухыг хүлээж байна. За бас одоо жарим судалгаагаар бол хамгийн их зам тойврын аваар осол, үйлдвэрийн янз бүрийн алдаа, эндэгдлүүд бол сарын сүүлд их тохиолддог гэсэн байна. За энэ бас анхаарах зүйл. Сарын сүүлийн 7 хоног бол машин барих үед ч юм уу, ямар нэгэн техниктэй ажиллаж явах үед бол онцгой анхаарах хэрэгтэй. Энэ үед аваар осол их гардаг. За ийм байдлаар сараар нь хувааж үжиж болно. Сарын ихэнд бол илүү үр дүнтэй, эрч хүчтэй, дундуур бол тогтвортой, сарын сүүл бол шударгаагаар бол үр дүн муутай, маш их стресстэй, аваар осол ихтэй ийм байдаг байна. За одоо энэ дээр нэмээд тэгвэл улирлаар нь очвол ямар улирал хамгийн сайн бэ? За энэ бол улирлаараа бас өөр байдаг. Spring effect гэж байна. За энэ юу гэхтэй жирэг хаврын 3 сар, 3-5 сар. За энэ бол эрч хүчтэй. Нарны гэрэл сайжирна. Серотонин, допамин идэвхч нь хүмүүс ад жаргалтай санагдана. Эрч хүчтэй болно. За манай Монголд бол бас одоо хаврын синдром гэдэг улс төр одоо бас идэвхжиж эхэлдэг. За энэ бол зөвхөн монголчууд юм биш. Энэ бол дэлхийн даяар ерөөсөө ийм. Энэ болтой жирэг байгалийн нөлөөлсөн болж байгаа. За хавар бол ер нь дийлэнх одоо хүмүүс янз бүрийн шин эхлэлийг төлөвлөж идэг. Сайн сайхан хүсэл эрмжил мөрөөдөлтэй байж идэг. За 100 явах хөөхтэй жирэг 100 бол ихвчлэн одоо нийгмийн идэвхжил, аялал жугаал гэдэг ч юм уу, гадаад харилцаа гэдэг ч юм уу. Ер нь бол 100 бол ихвчлэн одоо амралт жугаалын бодлого руу орж байгаа юм л да. Зундаа их халуун байдаг газар байна. Жишээлбэл Япон ч юм уу. Ажлын үр дүн мууддаг 100 хэтэрхий халуун учраас. Тийм учраас жум бол нэг найдвар тавиад хэрэггүй. Гэсэн ч гэсэн миний хувьд бол жунч савсар үр дүнтэй байгаа. Ягаад гэвэл одоо номын санд сууж байгаа. Номын сан бол хуйтаа гар үлээлгээд өвлөөс нэг ялгаагүй. Ажлын орчоо айгүй сайтай байж байгаа. За дараа нь бол намар 9-с 11 сар. За энэ бол бас ялгаа байхгүй. Хавартай адилхан ажлын үр дүн өндөр байдаг улирал. За энд ямар үг байдаг вэ гэхээр back to school effect гэсэн ийм үг байж байгаа. 9 сар бол дийлэнх улс оронд шин сургалтын хугацаа эхэлнэ. Тийм учраас дийлэнх хүмүүс болвол ийм байдалд сурчсан байдаг. Насаараа одоо 10-аад жил 20 орчим жил сургуульд явдаг. Амьдрал бол 9 сарын 1-ээс эхэлж яадаг. Тийм учраас нийгэмдэр гарсан ч гэсэн насан туршдаа ч гэсэн 9 сарын 1 болвол эхлэл гэж үздэг. Ийм ойлголт төвөрөн байдаг. Тийм учраас зориг тавьдаг, ажилдаа анхаардаг, төвчнөө ахиулах гэж оролддог. Намрыг бол асар одоо үр дүнтэй болрол гэж үжих ёстой. Үнэхээр тийм байдаг. Цагаан гарын ховдожсэн тохиромжтой. За өвөл бол бас сэтгэл готрол одоо нэмэгддэг. Нарны гэрэл багасаад эхэлдэг. Гэсэн ч гэсэн сайн зүйл байж байгаа. Тэрний үгтэй жирэг жилийн төгсгөл болж байгаа. Тийм учраас 11-12 сарын үед бол ажлаа дуусгах гэж одоо улирд суудаг. Тэгээд 1 сар тултай жирэг шинэ жилийн төлөвлөгөөийг гаргадаг. Энд эрч хүчтэй ордог. Ийм одоо давуу тал байж байгаа. За ингээд 7 хоногоор нь сараар нь улирлаар нь онцлох юм мэдээд эндээ тааруулаад ажиллах юм бол ажлын үр дүн бас асар өндөр болно. За өнөөдрийн ярсны дүгнэе. За өнөөдөр Кошигава Шинжи сангийн бичсэн дэлхийн шилдэг элитүүд хагас бүтэн сайн амралтаар юу хийдэг вэ гэсэн, яаж өнгөрөөдөг вэ гэсэн номын талаар ярьлаа. Шилдэг хүмүүс болоод жирийн хүмүүсийн амьдрал ялгаатай байдаг юм байна. Амьдралын хвчлэн хагас бүтэн сайн өдрийн өнгөрөх арга барилын хувьд ч гэсэн өөр. Амрах үед хангалттай амарч чаддаг. Тэгээд эрч хүч энергийн сэлбэд ажлын өдрүүдээр илүү үр бүтээтэй ажилладаг. За нийгэм болвол цаашдаа ийм хандлагатай болж байгаа. Ажиллах чаг багасч байгаа. 6 өдөр ажилладаг байсан. 5 өдөр болсон. Одоо бүр 4 өдөр бол хандлагатай байна. Бүр ажил руугаа ч явах юм болоод гэрээсээ ажил хийдэг. Ийм хөлөрлөг шилжиж байгаа юм. Тэгэхээр юу шаардж ийн хөхтэй жирэг? Ажлын үр дүнг,
Богинохон хугацаанд яаж илүү үр дүнтэй ажиллах вэ? Тэ гэртээ байх үед амарч байгаа хугацаанд яаж илүү чанар сайтай, сэтгэл ханамжтай амарх вэ? Энэ асуудлыг төвшүүл тавьсан ном юм байна. За товчхондоо 5 дахь өдрийн үдээс хойш хагас бүтэн сайн өдрийн төлөвлөгөөг гаргана. Хагас бүтэн сайн өдрийн хагас сайн болоо бүтэн сайн гэж хуваана. Хагас сайн өдөр нь болвол гэртээ байхгүй, гадагшаан гарна. Байгаалд ч юм уу, уулзалтад ч юм уу, спорт биеийн даваараа хичээлдэг ч юм уу. Хүн байгаалд гарсан үед хамгийн их сэрэгдэг, эрчим нэрхтээ болдог, амралт болдог. За харин бүтэн сайн өдөр болвол ихэвчлэн гэр бүлтэйгээ хамт ном уншдаг ч юм уу, дуртай сонирхолтой зүйлээ хийдэг ч юм уу. Ийм байдлаар өнгөрдөг юм байна. За энэ бол миний хувьд ч гэсэн маш их сурвалжлага болсон амьдралаа хэрэгжүүлнэ. 5 дахь өдөр хагас бүтэн сайн өдрийн төлөвлөгөө гаргаж ирсэн явдал байхгүй. Энэ 7 хоногоос эхлээд ийм төлөвлөгөөр амьдрна. Тэгээд төлөвлөгөөгөө 7 хоногийн төлөвлөгөөгөө бүтэн сайн өдөр гаргана. Тэгхийн бол 1 дахь өдрөөс эхлээд илүү үр бүтээлтэй ажиллах болж чаддаг. За дараа нь ярьсан зүйл бол энэ ном дээр бичигдээгүй гэсэн 7 хоногийн аль өдөр нь хамгийн үр дүнтэй байдаг. Аль өдөр нь хамгийн үр бүтээл муутай байдаг. Энэ талаар ярьсан. 2 дахь өдөр бол хамгийн үр дүнтэй. 1 дахь өдөр бол төдийл үр дүн муутай. Монди Билевс гэдэг үгжидэл үүсдэг. Амарсан амьдралын хүндэл алдагдсан ингээд ажил дээр ирэх үед бол стресстэй байдаг. За энийг давтуулахын тулд бүтэн сайн өдөр төлөвлөгөө гаргаж байгаа. Тэгээ 3 дахь өдөр бол 2 дахь өдрийн эрч хүч үргэлжилнэ. 2 дахь өдөр бол хамгийн үр дүнтэй өдөр. 60 хүмүүс 2 дахь өдрийн муу гэж ярьдаг. Гэтэл 2 дахь өдөр бол хамгийн сайн өдөр. Хамгийн эрч хүчтэй 7 хоногийн ажлын 31% нь биелдэг өдөр. Ингээд 4 дахь өдрөөс суларж ихлээр 5 дахь өдөр бол эрч хүч дооч чигдээ хүрдэг. 5 дахь өдрийн өдийн өмнө гайгүй байсан ч өдөөс хойш болвол 7 хоногийн суулж амралт руу шилжиж эхэлдэг. За энэ хэмнэлийг мэдэх юм бол ажлын бүтэмж сайжрах болж чаддаг. Энэ дээр нэмэд 1 сарын дотор бас идэвхтэй өдрөлгөж байна. Сарын эхнээ 2-7 хоног болвол эрчлэх хүчтэй. Сар эхлэх үед хүмүүс төлөвлөгөө гаргадаг. Тэрийг биелүүлэх гэж бол ярьдаг. Сарын дундуур болвол эрдэм байдалтай. Сарын төгсгөл 7 хоног болвол эрч хүч сулдаж муутсан байдаг. Ажлын бүтэмж доошлдог. За энэ болвол олон ач холбогдолтой. 5 дахь өдөр ажлын бүтэмж доошлно, сарын сүүлээр ажлын бүтэмж доошлно. Энэ болвол зөвхөн өөрийн чинь бийд байж байгаа асуудал биш. Энэ нийгмийн асуудал юм байна. Гэж ойлгох хэрэгтэй. Тэгхийн болвол бас энэ асуудлыг засах болж чаддаг. Үнэхээр тийм мод руу ордог шүү. Одоо би ер нь илүү сайн эрчтэй анхаарлаа төвлөрүүлж ажлын агсаа ухамсартай байх юм бол энийг давж гарах болж чадсан юм байна. За дараа нь ултай улирлаар нь ярьсан. Хавар намар бол хамгийн эрч хүчтэй улирлууд. Жум бол энэд идэх сулардаг. Амралж байгаа хийлдэг. Өвөл нарны гэрэл тусгал нь багасдаг, уйтгартай байдаг. Гэсэн ч гэсэн жилийн ажлаа гүйцэтгэх, дараа жилийн ажлаа эхлүүлэх гээд бас эрч хүчтэй байдаг. За энэ онцлогуудыг мэдэх юм бол бид нарын ажлын үр дүн сайжирна. Тэгээд ажил болоод амралт хоёрыг ялгах хэрэгтэй. Амарж явах үед ажил хийхгүй. Амарж явах үед амарсан шиг амрах. Илүү үр дүнтэй амрах. Энэ аргыг ярьсан байна. Татгалзах зүйл нуттай жир гар утас. Дэлгэж. Тэрнээс хүнд ирж өөрийгөө эрчим нэрхтээ болгох. Цэсэрэг. Энэ нөхцөл болж байгааг нь олгодог байна. Ингээд бас амралтын өдрүүдээр хийж болох 5 зүйл, хийж болохгүй 4 зүйлийг бас ярьсан. 5 үдийг энэ 7 хоногоос эхлээд амралтын өдрүүдэд илүү үр бүтээлтэй, илүү аж аргалтай өнгөрнө гэдэгт итгэж байна. За та бүхэнд маш их баярлалаа.